Дэлхийн дайдыг эзэгнсэн амгалан хүлэг, даяарын их Монголдон хуур болон шингэж, өвгдийн сургаал өнөртний түүхийг өртөөжлөн буйхаалж, зуунаас зуунд аялгуулан үрсдэг домгийн зараал морин хуур минь үү. Монгол бахархал. Бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхийлөгчийн шийдвэр 1992 оны 4-р сарын 20-ны өдөр дугаар 60 Улаанбаатар хот Дорын хаан хурал залах тухай Чингис хааны мэндэлсний 830 жилийн ог тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг эрхлэх улсын комиссийн саналыг үндэслэж Монгол түмний соёлын чухал өв болсон морин хуурыг дээдлэн Дорын хаан хуур бүтээж Дорын өргөөнд залсугаа. Бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2002 оны 2-р сарын 11-ний өдөр дугаар 17 Улаанбаатар хот морин хууран дээдлэн дэлгэрүүлэх тухай. Зарлиг болгох нь морин хуураа дээдлэн залж, сурч эзэмшиж, морин хуур судлал урлыг хөгжүүлэх, гадаад улсад сурталчлах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд айл өрх болон Дорын ба Дорын бус байгууллага, мэргэжлийн урлагийн ажилтан, зүтгэлтэн, ивент тэтгэгчдэд уриалсугаа. Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн Багванд. Завхан аймгийн засаг даргын захирамж 2010 оны 5-р сарын 14-ний өдөр дугаар 77 Улаастай. Хүүхэд залуусын хөгжлийн талаарх аймгийн засаг даргын 3 тулгуурт бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор захирамжлах нь 1. Үндэсний өв соёл морин хуурыг дээдлэн түгээн дэлгэрүүлж, Завхан аймгийн хүүхэд залуусыг өвийн тээгч, үндэсний дархлаатай зөв Монгол хүүхэд болж төлөвшүүлэхэд чиглэсэн морин хуур хөтөлбөрийн хэрэгжлийг хангаж ажиллахыг ажлын хэсэгт даалгасугаа. Завхан аймгийн засаг дарга Ядам Сүрэнгийн санж мэдв. Монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй морин хуур нь эртний хүн нүгүрнээс их Монгол улсын эзэнт гүрний үед Дорын ёслол их хуралдай, дөрж ёсны их баярыг нэн эхлүүлдэг, өндөр зэрэгт тавигддаг, хүндэтгэлийг хүртсэн хөгжмийн зэмсэг байсаар ирсэн билээ. Монголчуудын үн төв буян байна, оюуны том соёл буян байна, хүн төрөлхтний энэ хөгжмийг цаашд нь хөгжүүлэх, хадгалах, хамгаалах шаардлага байгаа юм байна гэж ЮНЕСКОд одоо албан ёсоор бүртгэлжүүлж дэлхийд дахинаа ЮНЕСКО-гоос зарлан тунхагласан юм. Нэгдсэн үндэсний байгууллагын боловсролоо шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь Монголын уламжлалт морин хуур хөгжмийг хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээжээр 2003 онд тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний соёлын мэт бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэлээ. Бусад хөгжмийн зэнсгүүдэд харьцуулах юм бол маш адармаатай хэцүү хөгжим. Утас нь бол нэг утас гэдэг ойлголт биш. Нэг хэсэг утас. Тэр нэг хэсэг утасаас тухайн хүн бол мэдрэмжээрээ гаргах гэж байгаа өнгөө олж гаргаж авч хөгжмөдөж байгаа. Тийм учраас хүний мэдрэмжийн дотоод маш нарийн мэдрэмжийн нэг шалгуур болно. Хоёрт хүний мэдрэмжийг бол их өндөр түвшинд хөгжүүлж байгаа хөгжим гэж ингэж ойлгодог. Эртний Монголоос Эдүгүгийн Монгол хүртэл тусгаар тогтнолон хадгалсаар ирсэн нь монголчуудын алсын хараатай холбоотой байдаг. Энэ ирээдүг түүчилэх иргэдэн багаас нь сургаж боловсруулдаг ардын арга ухаан юм. Завхан аймгийн засаг даргын албыг авсан Ядам Сүрэнгийн санж мэдв. Энэ л арга барилаар Завханы цаашлаад Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг хөгжүүлэн үндэсний дархлаатай урлагийн боловсролтой зөв Монгол хүүхэдэд төлөвшүүлэхэд ихэд анхаарч Дорын бодлоготой уялдуулан 3 тулгуурт бодлого боловсруулан амжилттай хэрэгжүүлсний нэг нь морин хуур хөтөлбөр юм. Манай Завхан аймгийн боловсрол соёлын газар Завхан аймгийн засаг даргынхаа одоо шийдвэрийн дагуу энэ морин хуур уртын дуу хөөмийг хөгжүүлье. Хятад улс мянган морин хуур тоглуулах гээд бас л их л хүндрэлтэй байсан гэж. Тэгээд манай 80-аад мянган хүнтэй нэг аймаг одоо бараг мянгаад морин хуурч гаргаж ирээд одоо тэгээд морин хуурын одоо их нарийн бүтээл гаргана гэхэд их хүнд байх шиг санагдсан.
Мянган гарan одоо сандал хэрэгтэй шүү дээ. Жишээл Хөдөө орон нутагт сайхан чуулгад байгуулагдсан шүү дээ. Одоо ингээд тэрнээс ч олон сайхан морин хуурчид өсвөрийг хуурчилж ирж тэрний нэг нь манай Завхан аймгийг Алдар хаан сумд морин хуурын чуулга байгуулагдсан. Анх 9 сурагчтай морин хуур зааж гараагаан эхэлсэн Алдар хааны соёлын төвийн морин хуурч Багш Дэлгэр насанд 3 тулгуурт бодлогын нэг морин хуурын хөтөлбөрийг манлайлан хэрэгжүүлж чадна гэж итгэл хүлээлгэлээ. Санчруу дарга маань одоо Завхан аймгийн хэсэг даргаар ажиллахаар болоод тэгээ 2009 оноос 9 оны хавраас эхэлж энэ одоо хөтөлбөр үндсэндээ эхэлсэн. Анхны одоо хамтлаг байгуулаад энэ сумын одоо соёлын өргөөнд бол морин хуур байдгүй. Тийм учраас аймагаас одоо нэг морин хуур авъя. 180 мянган төгрөг санагдж байна. Нэг морин хуурууд авч өгч байсан. Ер нь одоо морин хуурыг мэрэгжлийн сургууль төгссөн хүүхдүүд л морин хуур тоглодог, урлагийн хүмүүс тоглодог ийм л ойлголттой байсан цаг. Морин хуур зөөхөн тийм учраас мэдээ зардал хэрэгтэй. Засаг даргын нөөц эрчимтэй хөгжлийн сан гэж байгуулсан. 3 тулгуурт бодлогыг хэрэгжүүлэх хандив мөнгө тусламж янз бүрийн ягаад бас нэг 200 хэдэн сая төгрөгтэй. 24 сумтай 24 сумаараа тойрч сум болгоноос 2 хүүхд шалгаруулж агаад тэрийг одоо бас нөгөө Алдар хаан суманд авчиж сургалтыг хийгээд тэр нь одоо үндсэндээ хөтөж хүүхд гэж бэлтгэгдээд 2 хүүхд маань сумд очиод 20 10 болж үрчээд нөгөө одоо юу гэдэг те хүүхдүүдтэй гэж одоо сурсан мэдсээ заагаад ингэж ихэлсэн. Анх хэл Дэлгэр нас багшийн санаачлахаар Завхан аймгийн хүрээнд одоо бүх багш нарыг цуглуулад сургалтыг зохион байгуулсан байж байгаа. Анх нь очиход бол бас айхтар тийм юм босгож чадхлуудаа гэсэн тийм итгэл юугүй мөртлөө айгүй их сонирхоод чин сэтгэлээс л бид нэр ингээл орж ирсэн л да. Би чинь бол одоо үндэсний хөгжим, даралдад хөгжим, яачин хөгжимдөө мэрэгсэн учраас хоёр утастай энэ сонсголын чанартай хөгжим байрцуулахад үнэхээр бас хэцүү байлаа. Эхэлж хийж үзэх энэ юу болохгүй юм байна да. Тэгээд багшаасаа зүгдээ та нарыг цагт нэг наадахтаа ноцолдоо ш. Тэгвэл та нар чинь гар ивдэнтэй гэж. Энэ охины гар хуруу нь яасан ч гоё хөдөлгтэй. Минийх ч одоо угаасаа ингэж хөдлөхгүй л байх та гэж бодоод нөгөө хөрөө заалгасан юм. Хөшгөний ард очиод ингээд биврац хийх гэж байгаа ингээд чадахгүй ингээд сууж л ийсэн. Гам уншид давхар таталтаа хийгээд гам уншид сурч хэлээд. Хүүхэд багш нэгэсэндээ ингээд хавсарсан сургалт явагдаад тэгээ сумдаа очиод яваад сургалт хийлээ араас нь тайрлаа. Сургалт хийлээ араас нь тайрлаа байхгүй. Тэд морин хуурыг хурдж сураад өөрсдийнхөө сургуульдаа морин хуурч хүүхдүүд бэлтгэх анхны шанг татахаар том зорилго өвөрлөн буцацгаалаа. Ихэнх сургууль морин хуургүй, зарим нэг нь зориулалтын анги танхигүй байсан ч багш сурагч, эцэг их, нутгийн удирдлага бүгд бололцоогоо дайчлан бие биенээ дэмжин нэг баг болон ажиллаж чадсан түүхтэй. Яг сургуульдаа орж ирээд ерөөсөө сургууль болгонд 40 морин хуур бэлдээ гэсэн. Тэгээд би бол нэгдсэн байдлаар бол 84 хүүхдийг бэлдсэн. Ингээ бэлдэх хугацаанд надад л үзэж чадахгүй мэдхгүй зөндөд байсан л да. Хөвлөгөөс нахгүй позиц нь яа таардаг энэ болгоно. Хүүхдээр нь одоо суралцуулдаг тийм аргыг л одоо багш биднэрт зааж эзэмшүүлсэн үнтэй. Би яг багшийнхаа тэр аргуулаар одоо хүүхдүүдэд сургадаг. Нэг удаа хоёр охин бүр уйлцсан гэж яасан гэдгсэн чинь би тэр өстө яагаад ч амжихгүй маань багшаа. Айгүй хэцүү юм байна. Энэ мороор өчс өстө яагаад сурч чадахгүй юм байна. Тэгэд би бас өөртөө бас готрох сэтгэл төржсэн. Яана би чи ингээд морин уурыг зааж чадахгүй бол яана гэсэн бас сэтгэл бас өөрөө давхар сэтгэлээр унах сэтгэл бас тухайн үед төржсэн. Тэгэл тэрийг хүүхдтэй бас мэддэгдүүлэхгүйгээл миний хоёр хүү битгийдэг энэ өстой гоё хөгжим ингээ сурчулгээл нэг CD гаргаад хоёр хүүхдээ үзүүлээл ингээл хүний тоглосон бичлэгийг үзүүлэхэд нөгөө хоёр чи харж байгаад айгүй их баярлсан. Тэгэл маргааш нас нэхлээд ер нь надад шалтгаан юу тоочог явсан. Зарим үед хүүхдүүд маань жоохон муу сурах гэдэг юм уу тийм юм дээр өөрөө бас би зааж чадахгүй байгаа мэн шантрах тиймэрхүү үе надад тохиолдож байсан. Чулуу бариулж ингэж гист гаранд нь гист оруулдаг байсан. Тэгээ тухайн үед яг чулуу бариад ингээд яг гар жаахан өвддөг байсан. Тэр нь л жаахан хүүхэд байгаад хэцүү байдаг байсан. Миний охин хүү бол бас хурдаг бол байсан. Тэгээ хоёр хүү охин хоёртой хамтраад тэр 84 хүүхдийн ард ороод Анх хуур сурч эхлэхэд гарны энэ хурууны ингээд арьс нь олорчдөг байсан. Тэгээд жоох мэд байсан болохоор тэгэл хөндрөлтэй үед их гардаг, тулгардаг. Тэр болгоныг би даван туулж би чаднаа. Өөртөө зорилго тавьж явсаар одоо үдийг хүрсэн байна. 999 морин урчид явахдаа сумаасаа хамгийн бага нь буюу 3 дугаар ангид байсан.
Тэгээд ах эгч нартайгаа хамтдаа бэлтгэл хийгээд өдөржингөө сургууль дээр бэлтгэл хийгээд тэгээд оройн соёлын төв дээр бэлтгэл хийгээд бид нэр аягүй хөвчлөлтэй байдаг байсан. Энэхүү 3 жил орчим тууштай зүтгэлтэй бэлдсэн багш сурагчид отгон дэнгэр уулын төрийн дахилгад хуурдахаар анх удаан нэгдэн цуглаж байна. Аав ээжийнхэн найдвар ачид багшийнхаа зүтгэлийг тээсэн бяцхан зүрхнүүд догдлон бүлэглэж байсан нь дамжиггүй юм. Тэгэл өдөр их туссан манай хүүхдүүд энд тэнд хэсэг хэсгээрээ сургуулна, нийлж сургуулна. Морин хуурын томхон хэмжээний тоглолт болох юм байна. Энэ тоглолтыг бий хөтлөх юм байна гэсэн ойлголттой Улаанбаатараас гарч явсан. Тэгтэл одоо очирвааны бэлд 999 морин хуурч хүүхдүүд шар хувцастай морин хууртайгаа сууцгаасан байдаг намайг үнэхээр их алмаар болсон. Монгол төрийн дахилгад үүлэн судалтай отхон дэнгэр хайрхны өвөрт газарт хоргоцсон нарны бомон цацраг мэт алтан шаргал дээл ууж аргойсон хуурч хүүхдүүдийн хуурын аялгау. Арцны үнэр дариулсан агаарыг хөлөглөн түгэх үед очир вайн огшиж бадар хундаг халгис хийж борхяр Монголын элс алтаар шижиртэн соёны нуруунаас соёлд уул хүртэл төрлөг нэм хурайлах үед оруу гашууны бор толгой энгэн бууляатай игшин зүг зэрэглээч юм шиг тэгээд очирван одоо тэр үүлэн хөшгөө өстэй цэлийтэл нээж өгөөд тэгээд маш их сайхан болсон. Болол бороо айгүйх цусрэл ингээл орох гэж байсан аа. Яг хүүхдүүд бүгд ингээд суудсан байсан. Тэнд олон мянган хүн байсан учраас би гэлчтэй учраас ярьж байна. Яг морин хуур ингээд тоглоод эхлэнгүүт бороо холдоод тэр хүнд 500-600 метрийн тэнд ороод наашаа явж өгөхгүй тэгээд хоригдоод хүн аваачаад хоригдсыг түлхээд цааш нь явуулсан юм шиг тэгж байж үлээ. Тэгээ бид нарыг ингээд яг бэлдээл нэг удаагийн сургуульд тэгээд хүүхдүүдтэй суулгаад байж ерөнхийлөгчийн багийнхан ирээл хэдэн аялгаугаа тоглосон. Тэгээд дундуур нь ерөнхийлөгч явж үзээд санж батуу дарга дээр хоёр морин хуурыг бол үнэхээр одоо энэ мянган хүүхдүүд мянгуула хуурдж яах нүг юу гэдгийг ингээд бас мөн давхар сорж ил явсан хэрэг байна. Сайн харагдаж улсын баяр наадам дээр стадион дээр тоглуулаарай гэж хэлсэн. Ингээд та бүхэн улсын баяр наадам Монголын ард түмний өмнө дэлхийн олон зочдын өмнө одоо тэр төв зингэлт хүрээлэнд тоглоно. Тэгээ морин хуур гэдэг бол эд шидтэй гайхамшигтай одоо тийм хүч чадалтай тэр олон хүүхдүүдийн тоглож байгаа тэр аяг шиг гэдэг гайхамшигтай байгаль дэлхийд хүртэл тэгж нөлөөлөх юм байна даа гэж бодогдож нүдний нойлмос гарч яасан. Дээрсний нуул ус чинь бол юмаа мэддэг амьд бурлбаатай эзэнтэй гэдгийг мэдсэн баг тэр. Энэ хүүхдүүд хичээгээд 2 жил гарan тэгээд гарынх нь одоо юу гэдэг энэ одоо өндгийн одоо бараг л зүсэг тэтгэл дээр хэдэн хүүхдүүдийг тоглуулж ингэж байж сайхан тоглолт хийсэн. Тэгээд энэ бол энэ Завхан аймгийн энээс хойш Завхан аймаг 100 турхан бол ер нь боллоо олон жил болж байна. Ганга дэлхийг хүн зонтойн уяртал хуурдсан хүүхдүүдийг төрийн тэргүүн хүндэтгэн ивэлдэн авч улсын баяр наадмын нээлтэнд оролцох урилгаар шагнаж нийслэлдэн үрсэн нь энэ бодлого нийгэм цаг үеийн захиалга байсны нотолгоо юм. Тэмцэх төрн гэсэн нэг тийм төсөөлөл байж тээ. Тэрэндээ хөтлөлтөд явчихж байгаа. За Улаанбаатарт ч тоглосон хичээл тэр хүүхдүүд чинь тээ эцэгийнхэн хүртэл эзэн зээрээс хандчихсан хандлага бас тэр бас том хөшөөрөгч байсан байж магадгүй. Сургуулиас ч гэсэн бас тухайд 2 хүүхэд танаас одоо морин хуурд тоглож байгаа учраас нэг хүүхдийнх нь
одоо хувцсыг хөнгөлөөч гэдэг юм уу тиймэрхүү бас юмнууд бол тусалцаа үзүүлж байсан. Тэр үед одоо нэгдсэн том унаа машин тариг гэж байгаагүй. Сум болгонд одоо засаг дарахаа 69-тэй, эмнэлгийнхаа 69-тэй ингээд прогон гуугаал одоо хэд хэдэн машинтай ингээд явцгааж байсан. Яг л одоо ээж аавыг газ нь хүлээгээд тавцсан хүмүүст бол маш их өндөр хариуцлага ногдчихсэн. Тэр гарах хөглөх бороотой байсан. Тэгээ бороо ороход ингээд ямар ч юмны өнгөх гоё болдог шүү дээ. Тэгээ ингээд цагаан боргоор зөрчсөн. Тэгээд дандаа дүүрэн хүүхэд дүүрэн мориу хороо байхгүй. Тэгээ би ингээд заагийг эхлээ цоо хөдлөөд ингээд би яг нөгөө тийм ямар ч шалтгаангүйгээр ойлж ирсэн. Тэгээ эргээд ингээд харахаар байна тийм. Хүүхэд энэ ингээд явж байгаа гэдэг. Яг хүн болж төрснөө бас тийм даарсан. Тийм багшаар ажилладаг ч өөр байхгүй. Энэхүү 10 гаруйхан настай бяцхан хуучид аав ээждээ үнсүүлээд 1000 гаруй километрийн цаана орших эх орныхон нийслэл Улаанбаатар хот руу эртлэн мордоцоолоо. Аавын захаас ээжийн заслын сүг бяцхан зүрхэндээ тэгээд догдлол дүүрэн яваа хүүхдүүд Монголын морин хуурын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаагаан хараахан мэдээгүй байж болгоч алсрах тутамдаан ухаан тэлж хат суусаар яваа юм. Яг нөгөө замдаа явж байгаад манай ээж нөгөө жоох хүүхдтэйс болохоор жоох хүүхдтэй нөгөө нэг гэртээ үлдээчээд намайг доголж явж байсан. Тэгээ тухайн үед нөгөө ээжийн хөхүүлсэн болохоор нөгөө хөхн хатчихдаг байсан. Нөгөө чинэрж байгаа хөхийн зүгээр л хатдаг байсан. Тэр нь хамгийн ихгүй дурсан ч үлдээсэн. Нэг цагаан мод болохтой байсан байхгүй. Тэр нь ингээ энэгээр ингээд нөгөө би ч амар тарга байсан шүү дээ. Тэгээ ингээ хар болсон байсан чи одоо хүүхдүүд одоо эднэр чинь энэ чинь нэгдүгээр анги нөгөөдүүд нь ийм л хөвгтүүд байсан ч багш нэг аранга айсан үйлээд энэ гол дөр зогсдөг юм. Тэгээд тэгсэн чи багшаа та бодволкотой л гэдэг. Яах чааг байсан өдөр ваагаад гэдэг байхгүй. Гүү гэсэн чинь ганцхан шуутад чаад нөгөөдөл чинь янз бүр яваад мушгаад нойтон бодволкон өсөөлөл явуулжсэн. Тэр л надад тань айгүй бодорсон л та тий. Улаанбаатар хотод бол бид нараас айгүй хүндэтгэлтэй тийм маш одоо эх орныхоо төлөө эх орныхоо бахархлын төлөө явж байгаа тийм хүүхдүүд мэд санагдсан автобусанд явж байхад бол Завхан аймгийн бүх сумдын засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, тогооч, эмч, цагдаа, орон нутгийн удирдлагууд бүхий 180 төрлийн албан хаагчид 1024 морин хуурч хүүхдүүдийг суулгасан прогон багаврын автобус нийлсэн 222 тээврийн хэрэгслийг 6 бүсээр 6 цуваа үсгэн Завхан аймгаас хөдөлгөөд замдан Завханы Солонготын даваа Өвөрхөн аймгийн хар хорны гүүрний дэргэд 2 удаа буудалж халуун хоол цагаар ундаалan 1000 гаруй километр үргэлжилсэн холын аяныхаа дөрөөг зэвсэгт хүчний тэг 13 дугаар ангид мулталлаа. Онцлогоон дээр журмаар ер нь техник ер нь ямар шаардлага хангасан байхгүй тэр бүх үзүүлэлтийг бол шалгаж үзэж хүн тээвэрлэгч өвчрөлийн өгөөд орон нутгийн тээвэрлэгчид маань замдаа саатах тохиолдлууд бол нэлээдгүй гарч байсан. Бэрхшээлийг бол бид даамдуулж сэлбэг хэрэгслийг нь орон нутгаас олж засварлуулж суваагаа бол алдалгүйгээр бас Улаанбаатар хот руу очиж байсан багамаа. $2011 оны 7 дугаар сарын 5 Чингисийн толгойд Завханы хүүхдүүд наран дагуулад эргүүгэлтэй тунгадаг нар гийсэн өглөө эхэллээ. Төв талбайхан хоймрыг дүүргэн суусан бяцхан хуурчид бол очров аймын их шиглэн морин хуурын чуулгын уран бүтээлчид. Төрхөн гарных нь эвлэгхэн хөдөлгөөнөөр 999 морид үүрсэж нийслэлийнхэн хиймрийг сэргээсэн. Мянган хүүхд ингээд суулгахад айгүй хэцүү багш нар ингээд бүх сандлаа өрөөл ингээд бид нар захаас нь өрөөд тавиал тэгээд хүүхдүүдээ суулгаад хуурнуудаа ихнээс ингээд хөглөөл бид нар гарын адга ингээд эвэршчихдэг байхгүй юу өвчөө ороод ингээд эвэршээ сүлдээ бүр дийлхэ явцсан тэгэл сакун байлээ нэг сакун байлээ юм эсвэл ажлын байлээ өмсвөл тэгэл хуурнуудаа ихнээс ингээд хөглөөл мянган хуур чинь бидэхэд игнээ тавиал тагтаад хөглөөл сквадрын талбайдаар очиод тоглосон. Үнэхээр гоё байсан. Оо тэнд байсан тэр улсууд яаста ямар гоё байв тий.
Завхны өдрүүд урлаг соёлын арга хэмжээ, буян тухай зохицолборд үргэлжилж Монголын өв соёл хэмжээшгүй баялаг болохыг харуулсан нь нутгийн зон олон гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн сэтгэлийг хөвөллөө. Өнөөдрийн та бүхний өмнө өргөн тавьсан тоглож байгаа энэ хүүхдүүдийн морин хуурыг айлгурт байгууллага болгонд байлгаж тоглоулахын ажлыг бас санаачлан хийсэн учиртай. Мөн өнөөдөр Монгол улсыг мориорн жингсээр нь мэддэг бол өнөөдөр морин хуураар нь мэдүүлэхийн тулд бид басгүй энэ хүү арга хэмжээгээ зохион байгуулсан юм аа. гаргаж байсан зарилгыг миний төрсөн нутаг Захын нутгийн ирээдүйн хойж үе болсон хүүхэд залуучууд нэг өндөр сэтгэлтэйгээр хүлээн авч ийм олон хүүхэд морин хуур сурч алс холоос нийс хоттой ирж уран чадварлаг тоглолтоо сонирхуулж өгсөнд баярлалаа байна. Захын аймгаас дөнгөж ирчээд байгаа хүүхдүүдийн одоо морин хуурыг ихсгээ сонсоод байж байна. Хүүхдүүд маань аргагүй л Монголын авиаслаг хүүхдүүд гэдэг гайхамшигтайгаар энэ гайхамшигт уран бүтээлчдийн хөгжмөд тоглож сонсголоо. 7 сарын 11-ний өдөр одоо их наадмынхаа нээлтэнд хүүхдүүд маань оролцсон тоглох бэлтгэлийн оролцоод байж байна да. Дүүгт ойнуудад авахудсан улсын наадмыг нээн гэдэг бол ховор хөв тохиол юм. Энэ хариуцлагатай бөгөөд хүндэнтэй үргийг нэр төртөө биелүүлэхээр багш сурагчгүй хичээн бэлтгэлийн үргэлжлүүлсээр наадмын өглөөтэй золголоо. Одоо тэд эзэмшсэн чадвараа наадамчин олондоо багталтайгаар үзүүлэх нь үлдлээ. Урлаг соёлын том одуудыг ойроос нь хараад хүүхдүүд бидний хувьд тэр бол маш их одоо том олз. Өдөржингөө хүүхдийн паркт тоглоод мөн найрамдал цусланд амраад их гоё шинэ аюуд сураад маш их дурсамж бүтээсэн. Тэгээд найз нөхдөөрөө олон найз шинэ танилцалтай олон багш олон газрын хүүхдүүдтэй танилцсан. Энэ бол бидний одоо шинэ нээлт байж чадсан. Тэгээ дараа нь хүүхдүүдээ юм үзүүлж барьж боцголсон чинь одоо бид мөрөөдлөө биелүүлчихлээ. Одоо яах вэ гэж байгаа юм. Тэр бол үнэхээр амар юм бил. Хүүхдүүдийг. Чи одоо юу гэж хэлэх вэ гэж бодож байгаа байхгүй юу? За тэгээд тэр 2 жилийн дараа манай аймгийн 90 жилийн болох байсан. Тэр санаанд оронгуудаа за даваа хүүхдүүдээ одоо 2222 жилийн болно. 3 хүүхдийг сургачих нэг хүүхэд чадах уу гэсэн баг. 2222-ыг суулгая гэж бодож байгаа. Ваа чадна гэж бүгд орилж байгаа байхгүй. Би сайхан одоо студент байна аймагта 50000 хүнийг багтахаар. Тэгээ тэр студент дотор та нар тэр шавнартайгаа ирээд хүм болгон те шавнартайгаа ирээд бүгдөө одоо тоглоё гэдэг. Ингэж нэг хүүхдүүдийнхээ тийм зорилгын ахиж одоо зорилт тавих тэр санааг нь бас хэлж өгсөн нэг юм зүйл бол их л сайхан байсан. Хүүхдүүд их баярлж байсан. Дэлхийн дайдыг эзэгнсэн амгалан хүлэг даяарын их Монголдон хуур болон шингэж өвгдийн сургаал өнөртний түүхийг өртөөжлөн буйхаалж 100-аас 100 аялгуулан үрсдэг домгийн зараал морин хуур минь үү. Монгол бахархал